PBS List-ээр шинэ хөглөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цайг нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За Language Journey, за боловсролын агентлагийн боловсролын зөвлөх Танан Эрдэнэ, за мөн Уянгнаар хүрэлцэн ирсэн байна. Та хоёртаа өглөөний нэмэнд хүргэе. Өглөөний нэмэнд. За тэгэхээр бас хэлний бэлтгэл болоод тэ англи хэлээ сайжруулах гэж байгаа хүмүүс байвал бас за мөн зуныхаа амралтаар бас үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байгаа хүмүүс байвал бас дэлгэцэндээ анхаарлаа хандуулаарай. Та бүхэн маш хэрэгтэй мэдээллийг хүргэх гэж байна. Тэгээд юуны төрөнд үзэгчтэй бас яг одоо энэ боловсролынхаа агентлагийг бас танилцуулж өгөхгүй. Сайн байна уу, та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Language Journey агентлагийн боловсролын зөвлөх Танан Эрдэнэ байна. За манай агентлаг нь бол 2023 оноос үйл ажиллагаа явуулж байгаа Language Journey гэсэн нэртэй ийм байгууллага байгаа. За Language Journey гэдэг нэр нь маань болохоор хэл сурах одоо аялал гэсэн утгатай. Тэгэхээр бид манай агентлаг нь таны хэл сурах аяллыг чинь яг гүүр явах болно. За бас агентлаг дотор мэдээж хэлний хэмжинтэй англи хэлний сургалтын голчлдог болов яг тэр талаар бас дэлгэрэнгүй танилцуулъя. За англи хэл дээр болохоор манайх Филиппин, Ирланд, Канада улс руу англи хэлний бэлтгэлээр бол явуулдаг. Нэмээд Солонгос руу солонгос хэлний бэлтгэлээр бол магистр бакалавраар бас явуулдаг байна. Одоо ингэж бэлтгэлээр шууд одоо юу гэдэг англи хэлний бэлтгэл явуулж байгаа гэдэг чинь давуу тал нь бас хүүхдүүд мэдээж хэрэг тодорхой хэмжээний англи хэлтэй болвол бас ямар хөө байх уу тэр талыг. За ер нь бол орон дээр онцлог өөр идэг. За жишээ нь Филиппин улс дээр авлаа гэхэд Филиппин улс ганцаарчсан хичээлээр ордог. Өөр оронд бол ганцаарчсан биш ерөн групп хичээлээр ордог. Ирланд болон Канадын хэлний бэлтгэлийн дандаа групп хичээл, Филиппин болохоор ганцаарчсан хичээл ордог. Нэмэлтээр 2-3 цагийн групп хичээл ордог гэдгээр ялгаатай байдаг. Тэгээд мөн Филиппин улс нь болохоор дотор байртай байдаг. Ихэнх хэлний бэлтгэлийн сургуулиуд маань бүгд дотор байртай. Хэрвээ Канад юм уу Ирланд руу явж байгаа тохиолдолд сургуулиас гадуур байлгах буюу байр түрээслэх маягаар амьдрна гэсэн үг. Тэгэхээр бас яг одоо сурах гэж байгаа хүүхдүүд болоо тийм нөгөө нэр нь их гой санагдаж байна л да. Тийм нэрнийхэн талаар ярихгүй тийм бас одоо юу гэдэг аялаад бас аялангаа хэл сурах ийм боломжийг олгоод шүү дээ тэр талаар. Тийм. За манай агентлаг нь хамгийн анх бол манай үүсгэн байгуулагч маань 2 хүүхэдтэй ерөнхийдөө англи хэл сурах гад тэгээд Филиппин улсад очиод тэгээд цуг очиж ингэж сургалтын ямар юм бэ гэж хараад өөрөө ч бас сураад ингэ явж исэн юм байлээ. Тэгээ явж хахад бол маш их таалагдсан гэж өөрөө иржсэн. Тэгээд Филиппин улсаар өөрөө нэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн болохоор хамгийн том давуу тал нь гэх юм бол ерөнхийдөө юу юм англи хэл сурна, амралтын өдрүүдээр нь аялж болдог. Тэгээ яг аялангаа англи хэл сурж болдгийн байжтэй гэдэг яг тэр улсаас хараж мэдрээд тэгээд яг ингээд үүсгэн байгуулж ирсэн юм байлээ. Тийм ийм төвхтэй. Тэгээд Филиппин улсын маань яг тэр давуу талын сая хэлсэлжлэн ганцаарчсан хичээл бусад улс орнуудын нэг хичээлийн одоо хөтөлбөртэй харьцуулахад хамгийн олон цагийн хичээлтэй байж идэг. Тэгээд аялал нь бол Филиппин улс өөрөө үзэсгэлэнтэй арлын орн болохоор энэ тентгийн арлуудаар ингээ очиод аялаад ингээ явах боломжтой байдаг учраас ер нь бол Филиппин улс руугаа ер нь бол ихэлсэн. Тэгээд ер нь дандаа ингээ голчилж явдаг. Тийм агентлаг байна. Ээжүүдийн их гоё давуу тал энэ тий үүсгэн байгуулагч маань өөрөө бас хүүхдээ сурах гэж яваад бас өшөө олон хүүхдүүдэд бас боломжийг олгож өгч штэ тий зөвхөн ингээ өөрийнхөө хүүхдүүдийг олсон боломж нь байгаад идэм байх. Тэгээд одоо энийг агентлагийг бас үүсгэн байгуулаа олон хүүхдүүдийг явуулсан болов уу гэж бодож чинь тий. Тэгээд бага насны хүүхдүүд явхад одоо мэдээж хэрэг эцэгхийн хамааралтай явна шүү дээ. Тэгэхээр тэр талаар бас ерөнхийдөө бол бид нэр өөрсдөө ажилчид маань одоо бид хоёр манай захирал үүсгэн байгуулагч маань өөрсдөө хүүхдүүдэд авч яваад одоо хүүхдийн кампаар өөрөө ингэж асран хамгаалагчаар нь авч явдаг. Тийм болохоор нэлээд хариуцлагатай ер нь бол авч явдаг гэсэн. Ягаад гэвэл тэнд одоо нөгөө хөвчлэн хүүхдийн кампаа 1 сар гар болдог байхгүй юу. Тэнгүүд очингууд одоо нөгөө яг асран хамгаалагч гэдэг утгаараа яг л аав ээжийг нь хариуцаж авч явахгүй болохгүй. Тэр бол хүний олон хүүхдийг тийм учраас нэлээд хариуцлагатай авч явдаг. Тий бас шууд ингээд явуулаад тэндээ нөгөө хариуцуулах биш бас яг өөрсдөө авч яваад яг хариуцаад хамт байгаад яг сурагдаг нь бас давуу тал биш үү? Маш давуу тал. Энэ дээр бол шууд нөгөө юу яаж юм л та миний хувьд бол бас нэг итгэл төрж дээ. Өгөөд явуулахад бас нэг өөрсдөө аваад явж байгаа чинь бас
яалтчгүй л одоо бага ангийн хүүхдүүдийг хэрвээ явуулахаар бол тэр чинь хүүхдүүдээ санаа зовн тэ эцэгчүүд яаж чухал ийчих бол тэ байнга мэдээж холбоотой байхгүй тэр чинь насны цаг хугацаа хичээл орох морох гэж байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол санаа зовлтгүй л юм биш үү тий. Тийм. За бас нэг даваа талыг ярих юм бол нөгөө манай үүсгэн байгуулагч маань өөрөө ингээд очиж исэн гэж тэгжсэн шүү дээ. Тэгээ өөрөө очихдоо яг тэнд байгаа сургуулиудаа аягүй сайн судалсан. Тэгээ хамгийн чанартай сургуулиуд руу ерөнхийдөө бол манайх төлхөө хүмүүсээ явуулдаг байгаа. Яг сургалт сайн, орчин нь сайн, хоол нь сайн гэх мэтлэн хамгийн чухал зүйлүүдийг ингээд чанартай сургуулиуд руу явуулдаг. Хүүхдийн кампэйж гэсэн нэлээд судалж агаад нэлээд нөгөө сургуультайгаа negotiation хийгээд ингэж ер нь бол одоо гайгүй хамгийн чанартай сургуулиуд руу явуулдаг. Тийм давуу талтай. Насны ангиллууд нь яг яаж хуваагдаж байна? За, Филиппин улсын хүүхдийн кампийн насны ангилал нь болохоор 7-аас 18 насны хүүхдүүд суралцаж болно. Тэгээд хөтөлбөрийн хувьд гэх юм бол ерөнхий англи хэл болон IELTS хөтөлбөртэй. Тэгээд ер нь ахлах ангийн хүүхдүүдэд төлхөө IELTS хөтөлбөрийг санал болгож байгаа. Одоо яг энэ зуны одооноос л ер нь бэлтгэхгүй болохгүй шүү дээ. Тэг яг зуны хөтөлбөрийн талаар бас дэлгэрэнгүй танилцуулъя. За зуны хөтөлбөр маань болохоор 2 хэлж байгаа. Энэ зун дээр Филиппин улс дээр 6 сарын 15-нд яваад 7 сарын 10-нд ирэх хэлж байгаад байгаа. 2 дахь хэлж нь болохоор 7 сарын 13-нд яваад 8 сарын 9-нд ирнэ гэсэн 2 хэлж байгаа. Тэгээ 2 хэлж маань тус бүр 1 сарын буюу 4-7 хоногийн хугацаанд үргэлжилнэ. За тэгээд одоогоос манайх эсэлтээ авч эхэлж байгаа нь болохоор онгоцны плед маань зуны цагт нөгөө аялал жуулч яг гид үе болохоор онгоцны пледүнд орчдөг. Тийм учраас их захиалах тусам хүүхдээ явуулж байгаа ээж аавуудын хувь санхүүгийн хэмнэлттэй бас байх болно. Мөн долларын ханш бас зөрүүтэй байдаг учраас их захиалах тусам бас ханшийн зөрүүн дээр бас санхүүгийн хэмнэлт авах боломжтой байдаг. За тэгээд Канада улсын хувьд болохоор Канада улс маань Монгол улсад элчин сайд байхгүй учраас бид заавалчгүй Хонконг улс руу материалаа явуулдаг. Тиймээс заавалчгүй Монгол улсад эртхэн бэлдээд орчуулуулад тэгээд Монгол дийчил дээр хүлээл гэж өгөөд явуулдаг болохоор эртнээс бэлдвэл айгүй хэмнэлттэй цаг хугацааны үед. Ер нь бол Филиппин бол шууд явчих учраас бол нэг асуудалгүй. Гэхдээ бас яг тэр нөгөө цаг хугацааны зуны сезон гэдэг юм биш үү дээ. Тэгэхээр бас эртхэн яг одоо төлөвлөж байгаа бол тийм хүүхдүүдээ за яг хүүхдээ англи хэлт нь ер нь бол сайжруулахгүй бол болохгүй нэ. Тийм ер нь бол ирээдүг маш сайн хардаг ээж аав нар бол эртнээс төлөвлөсөн байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг одоо юу гэдэг долларын ханш байна. Дээр нь одоо яг онгоцны плед бол маш чухал байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд бол эртхэн бэлдсэн дээр минь за Канада улсынх бол мэдээж цаг хугацааны асуудал байгаа шүү дээ. Мэдээж бөөнөр нь яг зэрэгцүүлж байгаа олуулангаар нь визэнд оруулах багтаа тэр визний талаар. За Канада улсын кемпийн маань хувьд гэх юм бол Торонтогийн их сургууль дээр явагдаж байгаа. Бас энэ одоо яг нөгөө үүсгэн байгуулагчийн маань өөрийнх нь нөгөө хүслээр бусад хүүхдүүдэд ингэ боломж олгох гэдэг хүслээр нэлээ олон сарын хугацааны туршид ингэж бас нөгөө сургуультайгаа ярилцж байгаад тэгээд хүүхдийн эрхийн камп авах эрхтэй болсон Монгол улсад ганц байгаа юм агентлаг манайх болсон байгаа. За тэгээд энэ камп маань болохоор 6 сарын 15-наас 7 сарын 5-ны хүртэлх 3-7 хоногийн ийм хөтөлбөр байгаа. За хөтөлбөрүүдийн тодорхой одоо яг дэлгэрэнгүй хэлэх юм бол ерөнхийдөө их сургуульд орох байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Одоо алах ангийн хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр байхгүй. Тэгэхээр яг ийм академик англи хэл тэгээ олон улсын арилжаа худалдааны тийм мэргэжлэр сонирхож байгаа хүүхдүүд байвал яг л их сургуулийнхын хичээлийг орно гэсэн үг. Тэгээ ямар байдгийг ингээд одоо үзүүлээд тэгээ байнгын ийм нэг бас групп хичээл ордог гэж хэлжсэн шүү дээ. Тийм олон улсын хүүхдүүдтэй групп хичээл болно. Групп хичээл 100 тэгээд багаар ажиллана, ихтгэл тавина. Тэгээ маш олон судалгаа шинжилгээ хийн гэсэн яг ийм их сургуулийн хичээлүүдийн ийм өмнөтгэл гэх юм уу тийм хөтөлбөр байгаа. За бас дээрэс нь Канада улсын яг нэг үзэсгэлэнтэй газруудаар аялна. Заавал очих хэрэгтэй нөгөө 80-аараа хүрэхрээ гэж байна. Тэгээ CN Tower, тэгээ Basel-ын тоглолт гэдэг хөтөлбөр нь бол маш баялаг ийм гоё хөтөлбөр байгаа. За энэ яг 6 сарын 15-наас 7 сарын 5-ны хүртэл үргэлжлэх учраас яг визний хугацаа нь бол мэдээж визний процесс аяга удаа үргэлжилдэг. Тийм учраас ер нь хүмүүс хэрвээ сонирхож байгаа юм бол яг яаралтайгаар ерөнхийдөө бүртгүүлээрэй гэж санагдаж. Канада улсын яг энэ хөтөлбөрийн хувьд бол нэг л ээлж байна гэсэн үг. Тэг жилдээ зундаа нэг л явах уу эсвэл дахиад одоо 7 сараас хойш байх уу? Бага. Гэхдээ манайх болохоор эхлээд нөгөө нэг юу 6 сарынхаа ээлжийг амжилттай явуулж дараагийнхаа юм гэдэг эрхийг авах. Тийм байна.
Яагаад гэвэл Торонтогийн их сургууль маань өөрөө шаардлага өндөртэй сургууль болохоор одоо манай одоо өмнө явуулсан кампийн хөтөлбөрийг хараад хэр дуршлагатай байна гэдгийг харж иж ирэхээ өгсөн болохоор эхнийх нь амжилттай болсон тохиолдолд дараагийнхаа эрхийг өгнө юм бол. Тэгэхээр бас яг Канад руу бол за яг 12 дугаар ангид төсөж байгаа их сургуульд бэлдэж байгаа хүүхдүүд бол төлхөө явах нь зөв юм биш үү тийм. Тэгээ ер нь бол 10-11 дугаар ангийн хүүхдүүд зөв. Ягаад тэгэхээр 12 дугаар анги одоо яг гадаад руу сурах гэж байгаа хүүхдүүд байх юм бол 12 дугаар анги гэхэд бүх зүйл нь бэлэн болцсон байх хэвээр. Эсээ, бичлэг одоо IELTS-ийн оноо тий бүх юм нь 12 дугаар ангийн 12 сар гэхэд нь бэлэн болцсон байх. Тэгжээж яг дараа жилийнхэн намар явдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр 10-11 дугаар анги дээрээ англи хэлээ маш сайжруулад IELTS нь бол хамгийн нөгөө наад захын шалгуур ахгүй. Тэрнээс цаашаа нөгөө 2000-3000 хүүхдээ эсэмсээ нэтэрээ тэгээд сайн дурын ажил тэр нь айгүй уддаг. Тийм болохоор энэ хөтөлбөр бол яг 13-аас 18 насны хүүхдүүдэд тохирж байгаа. Тэгэхээр илүү одоо яг гадаад руу суралцахаар ингээд төлөвлөж байгаа хүүхдүүд байх юм бол яг 13 настай хэрж одоо 8 дугаар анги шүү дээ. 8-аас 10, 11 дугаар ангийн хүүхдүүдэд илүү тохиромжтой гэсэн. Тийм. Тэг яг 12 дугаар ангийн хүүхдүүд бол төгсөх жил учраас тий бас яэш өгнө гээл тий тэрэндээ бас анхаарал хандуулах бас шаардлагатай байна шүү дээ. Тэгэхээр эртнээс төлөвлөөд бас сурж авах нь их зөв юм болов. Тэг ийм сайхан бас боломжийг олгож байгаа юм олон агентлаг тий сургалтын боловсролын төвүүд байх нь ингээд манай Монгол улсын хүүхдүүдийг ингээд боловсролын түвшнийг маш өндөр түвшинд гаргаж байна. Эргээд Монгол улсын одоо тий энэ хөгжилд бас их хувь нэмэр оруулах ийм хүүхдүүд байгаа шүү дээ. Тий одоо ингээд сургуулаа төгсөхдөө ирээдүйн одоо энэ манай залуучууд хүүхд багчууд маань Монгол улсыг хөгжүүлэх хүмүүс учраас тэрэнд маш их хувь нэмрээ оруулж байгаа гэж үзсэн. Яагаад тэгэхээр хөгжингөө орн руу заавал явах нь бол бас нэг тэр тухайн улсыг судлаад тий ямар үедгийн бас нөгөө нүд үзэж юм үзнүүд тайлна гэдэг шиг тийм байх юм бол ирээд бас Монгол улсынхаа хөгжлийг бас илүү их анхаарах юм болов уу гэж боддог л да. Тэрэнд бол яалтчгүй хүлээн зөвшөөрж байгаа хүмүүс бол тий хаашаа тий дээр нас ингээд хөлийг маш сайн сурах юм бол давуу талтай л да. Ер нь бол тий яадаг ч байсан эндээ сурцсан байх нь бас ядаж өндөр түвшний одоо IELTS-тай бүр шууд бэлтгэх ч юм уу тийм зүйлүүд байгаа шүү дээ тий. Тийм. Сургалтын одоо нэг олон дотроо ангилалтай байгаа шүү дээ. Насан туршидтын за зөвхөн IELTS-ийн ингээд за бас гэр бүлийн гэж байгаа даа шүү дээ. Тэрнийхээ талаар бас тийм. За бид хоёр болохоор ерөнхийдөө Филиппин улсад тэнцээ сургуульд нь 1 жил гаруй ажиллаж исэн туршлагатай байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө яг процесс нь ямар хөө явагддаг гэдгийг аягүй сайн мэдээд байгаа. Тэгэнгүүт Филиппин улсын сургалтын хамт нөгөө давуу тал нь гэх юм бол насанд хүрэх одоо 6-аас 80 настай хинч ирж болно. Хинч сурж болно. Тийм хөтөлбөрүүд байдаг. За, ерөнхийдөө бол маш олон хөтөлбөрүүд байгаа. Насанд хүрэгчдийн ерөнхий англи хэлний хөтөлбөр, IELTS хөтөлбөр, бизнес англи хэл, TOEIC-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөрүүд гэдэг ерөнхийдөө байгаа. Хүүхдийн хувьд гэх юм бол хүүхдийн камп хөтөлбөр байна. 100 өвөлдөө явж болдог. За, тэгээд гэр бүлийн хөтөлбөрийн хувьд гэх юм бол гэр бүлээрээ очоод одоо бүгд гэр бүлийн гишүүд бүгдээрээ суралцах боломжтой тийм хөтөлбөр бас байгаа. Тийм. Яг өөрөөсийнхөө насны ангиллаар үү тийм мэдээж очихоор гэр бүлээрээ очивол нөгөө төвшин тогтоох уу тийм хин яг ямар хэмжээнд вэ? Ерөнхийдөө бол бүх хүмүүсийг яг очисон эхний өдрийн төвшингийн тогтоогоод яг өөрт нь тохирсон хөтөлбөрийг санал болгоод тэгээд багш нараа заана гэсэн. Тэгээ яг ганцаарчилсан хичээлүүд учраас яг л ганц Филиппин багштай одоо 1 цаг 4 цаг ганцаарчилсан байлаа гэхэд 4 өөр багш орно 4 өөр чадвар дээр нь ажиллана. Яг ингээд та бүхэн шиг өөдөөсөө хараад нөгөө багш нь таны ингээд чадварууд дээр ажиллана. Тэгээ нөгөө төвшингийн тогтооцсон учраас тэр хөтөлбөрийг гаргаж игээд ирээд тань ингээд заагаад өгдөг болохоор ер нь сурахгүй байх гэж баг байхгүй. Тэрийг бол аяга сайн хэлж байна. Одоо яг ингээд нэг сурах гад нэг сурч чаддгүй хүмүүс байдаг шүү дээ. За би ер нь англи хэл сурахгүй байна дөө болио гээл тэгдэж шүү дээ. Ер нь бол насанд хүрэгчдийн дунд бол маш хүүхэд бол мэдээж хэрэг ингээд сонсгол яваараа сурч шүү дээ. Тийм одоо яг насанд хүрэгчдэд бас зөвлөгөө өгөх үү те яг одоо сурахгүй байна гэдэг ийм нөгөө юу гэдэг кодлогдсон хүмүүс байгаа. Тэр хүмүүс очиод яг одоо өөрчлөлт нь орох уу те тэгээ бас нэг зөвлөгөө маягийн юм хөрхүүл нас. За очихоор болохоор нөгөө нэг ганц Монгол орноос биш Солонгос, Япон, Тайван, Таиланд, Вьетнам гээд 8-9 орны оюутнууд ирчдэг. Тэгэнгүүт тэр оюутнууд маань болохоор бүх насныхан байна.
заримдаа 60 талтай юм өгнөш байна. Эсвэл 45-тай 35-тай ч юм уу. Тэгэнгүүт олон хүмүүсийн дороод ирэхэд монголчууд маань миний нас бол залуу юм байна гэдэг ойлголтыг хамгийн түрүүнд аваад тэд нартайгаа яг найзууд болоод найзууд болчихж байна гэж нэг ярих ингээд харилцааны юм гараад ирж байгаа учраас ярианы чадвар сайжирна. Тэгээд нөгөө яг орчин нь бүрчиж байгаа. Тэгээд чихэн онгоочж байгаа болохоор тэр хүмүүс ер нь бол ингээд сандрахгүйгээр өөртөө ихтэйгээр англиг ярьдаг болно. За дүрмдээ сайн биш байсан ч гэсэн тэр хүмүүс чинь үгээрээ ярьж чадах боломжтой болохгүй юу? Өөртөө ихтэйгээр санаа зовхгүйгээр угаасаа англи хэл нь бидний нэг анхны хэл биш учраас хоёр дахь хэл учраас эдгээр чинь сурж байгаа. Тийм болохоор Монголд болохоор ингээд явж байгаа хүмүүс яг төгс юм шиг ярихыг өгсөд идэв шүү дээ. Тэнд болохоор миний хоёр дахь хэл шүү. Би сурж байгаа. Тийм болохоор би лаг төгс байх албагүй, бүгдийг сайн ярьдаг байх албагүй гэдэг үднээс ханддаг учраас хүмүүс ч гэсэн яг тэрийг хүлээж аваад ойлгох гэж яг хичээдэг. Тэгээд дуудлага ч гэсэн ойлгох гэж яг хүлээж авдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол санаа зовхгүйгээр өөртөө ихтэй ярьж аягүй сорно. Орчинд нь очихоор л давуу талтай шүү дээ. Тэгээ яадаг ч байсан. Тэгээ олон орны найз нөхдөд олно гэдэг бас их сонирхолтой юм л да. Тэгээ орноос хүмүүс ирсэн. Тэгээд насны ангилтай ирнэ гэхээр бас их гоё байгаа хгүй. Тэгээ заавал би одоо хөшөрсөн ер нь бол сурахгүй байна гэдэг. Тэрийг бол хүмүүс одоо бол өгөөсгдөг болсон шүү дээ. 70 80-тай хүн ч гэсэндээ одоо англи хэл сурдаг болсон. Өөр мэрэгчлийг сонгоод бас тэр мэрэгчлэрээ ажилтдаг болсон юм цаг үе болцсон. Тэгэхээр яг одоо бүх хүмүүс нээлттэй маш гоё юм боломжийг олгож байгаа л гэж ойлгоход болохоор шүү дээ тий. Ерөнхийдөө очисон хүмүүс маань ер нь одоо Монгол улсын хилээс гараад иммиграшн дээр очиод шууд англиар ярих хэрэг болж байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүн бол ингээд ямарч нөгөө угаасаа Монголд байхаар одоо санаа зовооч юм амар хичээд ярьдаггүй шүү дээ. Тэнд очиод зүгээр ингээд автоматар цаанаас нь гараад ирдэг. Тэгээ Монгол хүмүүс очихоор яг миний ажигласнаар болохоор хилтэй байгаад байгаа байхгүй. Зүгээр л нэг юм хичдэг санагдаад байдаг. Тий. Очиод ерөнхийдөө бол хэлний аягүй сайжирдаг. Дорхноо сайжирдаг. Суур нь аягүй сайн тавьчихдаг болохоор Монголд бол суур бол 10 жил аягүй сайн тавьчихж байгаа шүү дээ. Тэгээ тэр нь байгаад идэг. Би хэлгүүгээд яг очихоор монголчууд аягүй хэлтэй байгаад идэг байхгүй юу? Тийм. Ер нь бол аягүй хүүг бол байгаад идэг шүү дээ. Үг нь байгаад идэг. Тэгээд яаж ярих вэ? Тэгээд дээр нас тэр нөө хичээд идэг гэдэг яалтчгүй нэг юм юу байна л да. Заавал төгс ярих хэрэгтэй юм шиг тийм дуудлага нь ингээл яг тэр одоо ямар дуудлага чи тийм байх ёстой юм шиг ингээд нэг юм шаардаад идэв юм шиг байгаа тий орчин нь. Тэгэхээр ингээд тэрнээсээ санаа зовдөг ч юм уу. Тэгэхээр одоо хэл бол ер нь бол заавал төгс сурах албагүй шүү дээ. Тий яг өөрийнхөө яг одоо юу гэдэг харилцааны төвшөнд байж болно, ажил мэргэжлийн онцлог байж болно. Тий за бүр мэдээж хэрэг яг ажил мэргэжилтэнд байх хэрэгтэй хүмүүс бол төгс сурцсан байгаа л да тий. Энгийн үед бол өстой гадаад яваад дөнгөж шалган дээрээ ороод тий ярьдаг байх хэрэгтэй. Нөө мэдхгүйгээсээ болоод бас асуудал үүсдэг зүйлүүд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрэн дээр бол одоо ер нь бол айх зүйл байхгүй болсон байна. Дээр нь маш олон гарц гаргалгаанууд байдаг болсон учраас ер нь бол англи хэлийг бол сурах нь бол бас хялбар болсон байгаа шүү дээ. Наад зах нь л манайхан ч одоо ийм үг ихтэй байгаа юм чи очиод хурдан сурдаг. Монголчууд ер нь гадаадд очихоор ер нь л нэг урдан л яваад идэв шүү дээ. Маш хурдан дасан зохицож чаддаг. Дээр нь хурдан сурдаг ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд байгаад идэв шүү дээ. Тий. Ерөнхийдөө очиод л айгүй хурдан найзуудтай болчих нөгөө дотор байранд амьдардаг. Тэгээ дотор байрных нь өрөөнийх нь хамтрагч нөгөө гадаад хүн байж таарна шүү дээ. Тэгэл найзлал англиар яриад цуг тэгэл зугаалал нөгөө амралтын өдрүүдээр нь зугаалал. Тэгээд цуг хичээл дээр болохоор бас 2-3 цагийн групп хичээл bijдэг. Тэрэн дээр ингээд айгүй олон орны найзуудтай болоод тэд нартайгаа ингээд аялаа явуулдаг. Тэгэнгүүт тэдний англи хэл бүр үнэхээр сайжирсан бол харагдаад бүр ил сайжирсан айгүй харагддаг. Тэгээ дээрэс нь зарим сургуулиуд маань болохоор ерөөхдөө 7 хоног болгон шалгалттай нөгөө акцент ингэж үнэлдэг шалгалтууд байдаг учраас тэрэн дээр нь ингээд ер нь анзаарч харахад нэлээд сайжирсан байдаг. Ялангуяа ирээд тал дээр бол нэлээд сайжирсан байдаг. За манай агентлагийн бас цаашдын төлөвлөгөө те ямар нэгэн бас төсөл боловсруулах юм те ингээд өшөө илүү бид нар юм болох ч байгаа ч гэдэг юм тийм зүйлүүд байна. За одоогоор болохоор Ирланд Солонгос руу бас хэлний бэлтгэлээр авж байгаа. Ирланд улс маань гэх юм бол 8 сарын хөтөлбөр байгаа. 6 сарын англи хэл сураад 2 сард ингээ амарна. Гэхдээ хэл сурж байгаа хэлний бэлтгэлээр явж байгаа мөртлөө Ирланд улс маань нөгөө ажиллах хэрэгтэй байдаг. Тэгэхээр ажиллангаа англи хэл сурах гэсэн ийм хөтөлбөр бас бид нэр эсэлтэй аваад явж байгаа. Солонгос хэл дээр болохоор солонгос хэлний бэлтгэл болон бакалавр магистрийн
ангиудаар бол элсэлдээ авж байгаа. Яг одоо намрын элсэл дээр 9 сарын 1-ний намрын элсэл дээр явах гэж төлөвлөж байгаа хүүхдүүд байх юм бол 6 сарын сүүлээс өмнө бүртгүүлээрэй гэж бас хэлмээр байна. Тийм бас визний нөгөө нэг процесс явагддаг учраас. Солонгос улсын мэдээж даваа талууд нь гэх юм бол хэрвээ та IELTS оноотой бол шууд суралцах боломжтой. Тэтгэлэг аваад суралцах боломжтой тийм хөтөлбөрүүд байгаа. Англи хэл дээр суралцах боломжтой бас тийм хөтөлбөрүүд бас байгаа. За цаашдын төлөвлөгөөний хувьд гэх юм бол цаашлаад Америк, Австрали гэх мэтлэн ерөнхийдөө сургалтын чиглэлээрээ бусад хүмүүст одоо боловсрал олгох тэ яг тэр гүүр нь олж ажиллах чиглэлээр ерөнхийдөө олон улстай зах зээлээ нээж ингэж ажиллана гэсэн төлөвлөгөө байна. Энэ богино хугацаагаар гэдэг нь бас даваа тал юм шиг санагдчихэв л да. Тэгэхээр бас нэг урт хугацаагаар явмааргүй байдаг. Тэгсэн хэрнээ бас нэг сурчмаар байдаг гэдэг нэг ийм талууд байгаа даа шүү дээ. Тэрэн дээр бас их гоё санагдчихлаа. Ер нь бол Филиппин улсын давуу тал нь ер нь бол ер нь бол ээлжийн амралтаа авч байгаа хүмүүс айгүйх явдаг. Нэг сараар ээлжийн амралтаа үр дүнтэй өнгөрүүлээд ирье гэгээд ээлжийн амралтаараа хэлний мэдлэгээ дэвшүүлээд ирье. Ягаад гэвэл миний ажлын байранд миний хэл шаардлагатай байна. Би албан бичих хэрэгтэй болоод байна. Мэйл бичих хэрэгтэй болоод нэгээд мөн гэр бүл буюу ээжүүд маань хүүхдүүдтэйгээ явцдаг. Манай хүүхд англи хэлний Кембриж хөтөлбөртэй сургуульд орсон ч хичээлийн мэд заамаар байна гэд хүүхдэд дагаж хамт яваад яг хүүхдийнхаа өвлийн 1 сарын амралт юм уу, зуных 1 сарын амралтаар хамт явцдаг. Тэгээд хамт бас хичээлийн сураад хичээлийг өөрийнхөө английн түвшнийг хажуулаад явчих болдог. Тэрүүгээрээ давуу талтай. Өөр он руу явахын тулд яг аргагүй банкны баталгаа, визний процесс гээд айгуу дор хаяж 2-3 сар хүлээлгцдэг. Тэгээд явах гэж нэлээд цаг шаарддаг учраас бас хүмүүс маань ажлынхаа хажуугаар хэр болон бас ингэж амжуулах боломжгүй байгаад идэг. Зарим ээжүүд маань хүүхдийнхээ амралтыг тааруулж байгаа учраас олон урт хугацаагаар явах боломжгүй байгаад идэг. Филиппин нь яг тэр зүйл дээр тулгуурлаад богино хугацаанд үр дүнтэйгээр англи сурах боломжтой. Өөр нэг давуу тал нь болохоор Филиппин улс маань өрөө цэвэрлэгээд дотор байр хувц угаалга өдрийн 3 удаагийн буфет хоол тэгээ өдрийн 3-аас 10 цагийн хичээлээ өөрөө сонгоод үлчиж болно. Аялал нь багтаж байгаа тэнгүүд хүмүүс маань зөвхөн сурах сонголт үлчиж байгаа. Тэгэхээр та сууд бусдын бүгдийн сургууль хийчихэж байгаа гэсэн үг. Ер нь бол хоол нь бэлэн, өрөө нь цэвэрлчин, хувц угаалга нь болчихно. Тэгээл багш нь ганцаарч хичээл ороо явчихна. Ер нь бол амарч байгаа юм шиг явах юм байна л да. Тийм мэдээж хэрэг бас яг сураад явхад бас сурна гэд хажуугаарнаас өөр юмд анхаарал хандуулахгүй гэж бас тий яг сурлагт нь анхаарлаа хандуулж шүү дээ. Тэгэхээр бас яг зочд буудал байгаа юм шиг л байх нь шүү дээ. Өрөөний цэвэрлэгээ гэдэг бол ер нь бас хураал гэж байгаа. Тийм хөтлөмж. За Ирланд Солонгосын хувьд гэх юм бол ерөнхийдөө хэлний бэлтгэл угаасаа 6 сар байдаг. Тэгээ цаашаага нөгөө нэг визээ өөрөө сонгоод явчихдаг. Тэгэхээр үнэхээр хэл сурья гэж бод. Яг ажиллангаа англи хэл сурах гэх юм бол Ирланд улсыг сонирхож болно. Солонгос хэл бол ойлгомжтой. Очоод солонгос хэлний TOEFL аваад цаашдаа бакалавр магистртаа сурна гэж байгаа хүмүүс байвал солонгос хэлний бэлтгэлд явж болно. Ийм одоо 6 сарын хөтөлбөр, хэлний бэлтгэлийн хөтөлбөр бас байгаа. Одоо яг ингээд зуны хөтөлбөр за жишээлбэл Филиппин руу явлаа гэхэд анхаарах зүйлүүд бас зөвлөмжүүд юу? Зөвлөмж гэх юм бол IELTS ангийн хүүхдүүдэд болохоор бид нар юу яаж байгаа Монголдо мок тест өгөөд ер нь л өөрийнхөө төвшин хэр байгааг тодорхойлоод үзээрэй. Монголд бол яг аргагүй бичгийн чадвар мөн дөрмөөс сайжруулаа яриан дээр ч юм уу ямар нэгэн байдлаар нэг чадвар нь дутуу байх магадлал байгаад байдаг. Тийм болохоор очоо шууд IELTS ангид оронгууд хүн сэдв ороод ирэхээр хүүхд маань 1 сарын хугацаанд үр дүнгүй өнгөрөх ч юм уу эсвэл ойлгохгүйсээр агаад харах магадлалтай байдаг учраас манай зүгээс мок тест өгөөд өөрийнхөө төвшин харчаад үнэхээр IELTS-ийн 4 оноогоос дээшээ суур сайтай юм бол орохч чинь тэр хүүхэд IELTS-ийн одоо уншлагыг гэхэд ядаж ойлгох чадвартай байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүүхэд маань 1 сарын хугацаанд одоо байгаа чадвараа дээшлүүлэх хүрээд ирнэ гэсэн үг. Тийм учраас ер нь бол мок тест өгөөр өөрийнхөө төвшнийг мэдчихэд явуул их зүгээр гэдэг IELTS ангийн хувьд бол. Мөн хувийн бэлтгэлийн хувьд За хувийн бэлтгэлийн хувьд болохоор харах зүйлүүд тийм. За Филиппин улс мэдээж айгүй халуун улс. Байнгын л нэмэх 30-тай байдаг. Тэгээд халуун байдаг учраас монголчууд маань очингуудаа ихсийг хамгийн түрүүнд хамгийн бага дээр нь тавьчихдаг. Тэгээд эхний 2-3 хоногоос хоолон цогөл хоолоо өттлөө гэдэг учраас монголчууд яг эм тангаа бас айгүй сайн бэлдээрээ. Тэгээд нөгөө гадаа халуун байна гэдэг дотор бэлдэх хувцас бас нэг аваагүй байдаг тал байдаг. Тэнгүүд дотор бүх газар ихсэтэй, эс нь айгүй хүүтэн байдаг учраас мэдээж нэмгэн цаамц өмчтэй байх гэж зөвлөдөг. Тэгээд
Мэдээж далайн орон учраас усны хувцас сайн бэлдээрээ, усны малгай, усны шил, тэгээд мэдээж нарны тасыг маш ихэнх авчраарай л гэж зөвлөндөө. Канада улсын хувьд За Канада улсын хувьд гэх юм бол ерөнхийдөө визний шаардлага нэлээд чанга байгаа. Өндөр. Тийм учраас визэндээ орохоор ингээд төлөвлөөд үнэхээр сонирхож байгаа юм бол маш яралтайгаар холбогдорой л гэж үтэй. Тэгээ яг адилхан кемп учраас нэг аялал ихтэй. Тийм учраас нарны тос, хувцас тэгээд одоо усанд сэлэх хувцас, усны хувцас зэрэг юм авах хэрэгтэй. Цаг агаарын хувьд Канада юм. За цаг агаарын хувьд гэх юм бол сэрүүн нэг одоо зуны цагт ерөнхийдөө бол нэг димэг 25-аас 30 хооронд байж байдаг. Заримдаа бол яг л Монголын зун шиг өдөртөө халуун байгаад оройндоо сэрүүхэн болчдөг. Тийм болохоор бас оройн сэрүүн цагаар бас өмсөх хувцас бэлдэх шаардлагатай. Ер нь бол аль хэлийн л ээлжийн хувцастай явах зүгээр. За мэдээж Филиппин руу бол монголчууд маань за өвлийн улиралд тэгэл гэр бүлийн аяллаар маш их явж исэн хүмүүс байгаа хаа. Гэхдээ бас яг ингээ анх удаа явах гэж байгаа тийм Филиппин руу бас ингээ зуны кемп сургалт хөтөлбөрөнд хамрагдах байгаа хүмүүс бол яалтчгүй бас өөрсдөө эрүүл мэнд болоод тий бас яг хувийн бэлтгэлээ маш сайн хангах ёстой юм шиг. Яагаад тэгэхээр халуун орон учраас яалтчгүй одоо юу гэдэг халуун орнууд бол нөгөө кондишныг их асаадаг тий дотроо хүүтэн хоолоо өвдөх энэ зүйлүүд бол зүгээр яг очингууд л мэдэгддэг л тий. Тэгэхээр энэ сайн анхаарах хэрэгтэй юм байна. Заавал магадгүй нарны цэцэг заавал ингээд наранд гарахаараа л өрхөн гэж бодоод идэг. Тэрийг бол бас мэдчих шаардлагатай юм байна шүү гэж хэлмээр. Тэгээд миний асуугаагүй зүйл байж магадгүй бах. Тэгээд тэрийг бас үзэгчтэй хэлэх. За Филиппин улсын нөгөө нэг зуны сургалтуудаар гэр бүл болон насан туршидны сургалтуудаар явах гэж байгаа тохиолдолд та бүхэн маань бас эрт бүртгүүлээрэй гэж хэлж байна. Ягаад тэгэхээр бусад Солонгос, Тайван, Япон орны хүмүүс маань айгүй эрт төлөвлөдөг. Зуны амралтын өвлийн амралт айгүй эрт төлөвлөөд бүгдийг ингээд захиалаад бүгдийг бензин там болгочдөг учраас ер нь одооноос ихэнх одоо чанартай сургуулиуд, сайн сургуулиуд маань ихэн дүүрж байгаа. Тийм учраас яг л төлөвлөл яг явна. Энэ зуныг л би ашиглана гэж бодож байгаа хүмүүс байвал яг одоо л бүртгүүлээд ерөнхийдөө захиалга өгсөн байх шаардлагатай байна. Тэг зөвлөж байна. За тэгээд Солонгос улсын хувьд гэх юм бол бас 6 сараас өмнө бүртгүүлээд визний процесстэй ороорой гэж зөвлөж байгаа. За Канада улсын хувьд гэх юм бол бас яралтайгаар бүртгүүлээрэй. Тэгээд Филиппин улсын хүүхдийн кемпийг бас давч танилцуулахад ер нь бол өдрийн 4 цагийн ганцаарчсан хичээл үзнэ. Тэгээд 3 цагийн групп хичээл үзнэ. 3 цагийн групп хичээл нь мэдээж олон улсын хүүхдүүдтэй хамт нэг групп хичээл бол. Тэр групп анги маань нэг олон хүүхдтэй биш, нэг 5 6 хүүхдтэй групп анги болоо хичээл нь орчино. Тэгээ өдрийн 3 удаагийн буфет хоол нь орчиж байгаа, аялын даатгал нь орчиж байгаа. Тэгээд нэмэлтээр 3 удаагийн амралтын өдрийн аялал байгаа. Тэгээд амралтын өдрүүдээр бас мөн том худалдааны төвүүдээр шопинг хийх аялал байгаа. За тэгээд нэмэлтээр болохоор аялал зангийн хүүхдүүд маань 7 хоног болгон мок тест өгчнө. За тэгээ өдөр болгон шинэ үеийн шалгалттай. Тэгэхээр хүүхдүүд маань өдөр болгон нэг 20 үеийн шалгалт өгч гинэ гэдэг маань нэг сарын хугацаанд бутгатаа ер нь бол нэг 1000 хүүхдэл ер нь буцах магадлалтай болчихж байгаа гэсэн үг ер нь бол. Тийм болохоор хөтөлбөр маань бол нэг сарын хугацаанд хүүхдийн үр дүн бол айгүй сайжирнаа. Тэгээ онцлогийн хувьд хэлэх юм бол за манай агентлагийн онцлог бол ерөнхийдөө түрүүн хэлсэнчлэн өөртөө яг очиж үзээд яг чанартай сургуулиудад хамтран ажилладаг. За энэ удаагийн камп болохоор энэ Флинтер гэдэг академи дээр авч байгаа. Флинтер академийн хувьд гэх юм бол өөр дээрээ IELTS оноо авах төвтэй тэр хэмжээгээрээ тодорхой хэмжээгээрээ багш нарын чадвар маш сайн гэсэн үг. Тиймээс яг ийм нэгэн тал нэг сар явж байгаа учраас яг тийм чанартай яг англи хэлнийхээ төвшин үнэхээр сайжруулъя гэж байгаа хүүхдүүд байх юм бол яг манай агентлагийн энэ хөтөлбөрийг сонирхоорой гэж хүсэж байна. За тийм л. За тэгэхээр бас яг зуны кемп хөтөлбөр Филиппин болон за Канада улсын яг одооноос бүртгэлээ аваад эхэлсэн байна. За Филиппин улс бол мэдээж хэрэг визгүй учраас маш бүртгүүлсэн тохиолдолд яг хугацаанд ховлогдоод явчихна. Канада улсын хувьд бол визний одоо яг виз авах хугацаа маш урт байдаг учраас тийм энэ дээр бол маш их урдчлаад хурдхан одоо яг төлөвлөсөн бол хурдхан визэндээ ороод материалаа бүрдүүлэх шаардлагатай юм байна. Тэгээ сонирхож байгаа хүмүүс байвал тий хүүхдүүдтэйгээ хамт бас зуныг үр дүнтэй өнгөрүүлэе гэсэн бас гэр бүл байх юм бол явахыг бас уриалж байна. Дээр нь доорх утасны дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг аваад за яг яаж процесс явагдах уу энэ талаар асуугаад бас за мөн давуу тал нь бол мэдээж хэрэг багш нар өөрсдөө хүүхдүүдийг дагуулад яваад өөрсдөө хамт ингээ байх юм
гоё давуу талтай юм байна. Тэгээд өнөөдөр хүрэлцэн та хоёртаа маш их баярлалаа. Цаашдынхаа ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Танд ч бас амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ, үргэлжлүүлэн UB List-аагаа хамтаагаарай.